Энэхүү контент нь гэмт хэрэг, согтууруулах хундаа болон хууль, бус үйлдэлийг өдөөнд өрхрөх зорилгогүй бөгөөд сонсогч та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нэр, газар орны байршлыг өөрчлөн эсвэл тодорхой дурдлаггүй хүргэж байгаа учраас хэн нэгний хувийн нууц болон нэр хүндэд халдах сэтэл агуулаагүй болно. Аллах болон гэмт хэргийн тухай наривчлан дурдах учраас энэ төрлийн мэдээлэлд эмзэг эсвэл насанд хүрээгүй бол цааш сонсохгүй байхыг хүсье. Хэрвээ та манай подкастыг урд өмнө нь сонсож байсан бол хуучин суваг маань тодорхой шалтгааны улмаас болоод хаагдчихсан байгаа. Тийм болохоор энэхүү шин сувагтаа subscribe дарж нэгдээрэй. Өмнө нь орж исэн дугаарууд болон шин хэрэгүүд хэн удахгүй ээлжлээд орох болно. Харин та урд өмнө сонсож байгаагүй бол одоо шууд ингээд хэрэг рүүгээ орцгоё. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Час өдөр подкастын дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хэрэгээр бол бас нэгэн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг сонгож аваад сууж байна. За энэ хэргийн онцлог гэх юм бол 4 болон 2 настай хүүхдүүдийн дэргэд үлдэгдсэн гэдгээрээ нэлээд эвгүй хэрэг байсан. За сүүлийн үед бол бас Казахстаны сайд эхнэрээ 8 цаг зодож алсан гэх мэтчлэн маш олон сэтгэл сэртгийлгэн эвгүй хэрэгүүд яригдж байгаа учраас бас Монголд юу болсон юм бэ гэдэг талаар ярья гэж бодоод сонгож авсан байгаа. За тэгээд иймэрхүү гэмт хэрэгээс айж төвшдөг, иймэрхүү гэмт хэрэг бас танд тохиолдож байсан бол яг одоо зогсоогоорой, битгий сонсоорой гэж хүсье. За ингээд хэрэг рүү орцгоё. 2018-аас 19 оны хичээлийн жил эхлэх гээд хүмүүс яг түм түжгэнж, бум бужгэнж ясан үеэсэн. За 50 орчим насны эмэгтэй өөрийнхөө бага охины хамтаар Улаанбаатар хотоос хичээлийн иргэл цуглуулад яг 2018 оны 8 сарын 31-ний өдрийн орой 23 цаг 40 минутанд Баян-Онгор аймагт орж ирээд явж исэн. За орж ирэнгүүтээ өөрийнхөө бас нэгэн өөр охин болох хохирогч руу уцаар ярьсан. За ээж дүү хоёр нь ингээ орж ийнэ, хаалгаа онгоолгоорой гэсэн чи хохирогч нилээ нойрмог байхаар нь за та хэд унтах гад байж байгаа мó? Тэгвэл ээж дүү хоёр нь урд гэртээ очиж хунчих уу гэдгсэн чи хохирогч. За тиг тэгвэл би нөгөө бууз хийгээд тавьсан байгаа. Өглөө эрт хүрээдэр тэгээ цөмөр бууз идээд гарцгаая гэд. Ер нь л маш хэвийн ингийн нэг юм айл гэрийн нэг юм ахуйн зүйл ингээ ярьж агаад буцаад тасалсан юм байлээ. За тэгээ эднийх болохоор нөгөө нэг орон сууц болон хашаа байшин гэд ерөнхийдөө юм 2 гэртэй гэх юм уу 90 орчим байдаг юм айл байсан юм байлээ. Тухайн үед бол хохирогч маань 4 болон 2 насны 2 жаахан хүүтэйгээ нөхрөөсөө салаад ирчихсэн ээжийнхэн хашаа байшинд нь амьдарч исэн юм байлээ. За тэгээ маргааш өглөө 8:30-д босоод үс гизгээ анзлаад хүүхдээ хувцлаад ингээ бэлэн болоод яг гарахсаар атал 9 цаг болсон юм байна. За тэгээ 9 цаг болж байхад хашаа дээрээ яваад очсон. Тэгтэл хашааны хаалган дотор талаасаа түгжээтэй хашааны хаалгыг нүтгэд хинч тайлж өгөөгүй. За тэгээ хохирогч руу залгаад хашааных нь хаалгыг нүдээд хинч гарч ирээгүй, хинч утсанд хариулаагүй. Хашааны завсраар харахад байшингийн зүүн талын цонх нь хаарсан юм уу яац нэг эвгүй харагдсан. Тэгэхээр тэгвэл 2 хүүхдээ хүргэж өгөхгүй цэцэрлэг рүү явчихсан байгаа юм байна. Энэ хойгуур нь нэгэрт хулгай орсон юм уу яац нэг тийм ямар нэг юм болчихсон байна гэд нэг жоохон муу совин татаад байсан. Тэгээ юутайч хүүхдээ цэцэрлэг рүү яваад үзийгээд очиод асуутал 2 хүүхэд цэцэрлэгтээ ирээгүй байсан. За ингээд айд сандраад дүүгийнхаа гэрт яваад очсон. Дүүдээ очиод болсон явдлыг ийм боллоо гэд хэлсэн чинь дүү нь аль болох их чигээ тайвшруулад за уцаа хараагүй ч юм уу ямар нэг юм болсон байхаа. За би юу ч гэсэн залгаад үзье гэд залгасан. Аз болж утсанд хариулсан. Гэхдээ хохирогч өөрөө байгаагүй. Утсанд хариулсан хүн бол 4 настай зээ хүн байсан. Тэгээ гайхаад миний хүү хаана байна гэсэн чинь гэртээ байна гэж хариулсан. Ээж нагаа юу, дүү нагаа юу гэд асуухад ээж дүү хоёр байна гэж хэлсэн. Гэхдээ 4 настай хүү уйлж исэн. Тэгээд ямар ч байсан гэртээ байгаа юм байна. Байгаа газрыг мэдлээ гэд баг зэрэг тайвшраад яаравчлаад хашаа байшин дээрээ яваад очсон. Тэгэхэд яг л урдын айдал хашаа дотор талаасаа түгжээтэй хаалгыг нүтгэд хинч гарч ирээгүй, гуцанд хинч хариулаагүй. Инхээр нь хамт явж исэн охиноо хашаа давуулж оруулаад хаалгын дотор талаас нь онгойлгосон. Тэгээ байдгаараа гүгээд байшин дээр яваад очсон чинь ялтчгүй зүүн талынхын цонх нь хагарах авсан. Байшингийн хаалгыг нилээд нүтсэн, хинч хариулахгүй байсан. Хүүхдүүдээ нэрээр нь дуудсан. Ингэжит лазуулж дахиад л нөгөө 4 настай жаал хүү дотроос нь хинбэ гэд асуусан. Тэгэхээр нэмээ нанаа миний хүү хаалга онгоолгоо гэд тэгсэн чинь хүү бүр ноцолдож жагаад арай чумаа гэж хаалга дотор талаас нь онгойлгосон. Ороод харсан чинь хүүхэд бол нилээн айж цочирдсан юм сандарсан байдлаа харагдсан. Тэгээд ээж нь хаана гэд асуусан чинь байшингийн хой талын өрөө рүү гараараа заасан.
За ингээд хой талын өрөөнд ороход бол ихчийг маш аимшигтай дүр зураг өгсөн. Хохирогч охин нь орон дээр ухаангүй амнаас нь хөөс гарч ирсэн. Баруун талын бугуу хэсэг нь нилээн том гүнзгий хөндлөн зүсэгдчихсэн. За тэгээ ор хүнжил болон тэр орны доор шал тэр хэсэг тэр жигтэй улаан цуснд буудагдчихсан байсан. Ингээд тахиулаад хартал хоолойг нь цэнхэр өнгийн хөхний даруулгаар буусан байдалтай байсан. Тэгээд охин дээрээ гүгээд очиход бол охин нь бол нилээн эвгүй юм амь тэмцэн байдалтай дуугарч исэн. За ээжийнх нь хувьд бол нилээн шоконд орсон. Ер нь бол өчигдөр оройхон зөв зүгээр яриад ингээд ахын зүйл ярьж исэн охин маргааш өглөөний юм байдалтай хоёр хүүхэд найчсан. Ингээд тухтахад бол ямар ч ээж хүн, ямар ч эмээ хүн бол маш хүнд байдалд орох нь ойлгомжтой. Тэгсэн ч гэсэн 3 бага насны хүүхэдтэй байсан учраас аль болох өөрийгөө тайвшруулад 3 хүүхдээ аваад гадаа гараад цагдаа болон эмнэлгийн байгууллага руу хилж мэдгдсэн. Ингээд 4 настай жаалхүүгээс юу болсныг асуухад өчигдөр орой аав ирээд ээжийг зодоод явсан гэж хариулсан байдаг. Удалгүй түргэн тусламж ирээд хохирогчийг үзээд хохирогч амьсгаатай байна, амьд байна. Амиа үзүүлэлт болон цусны даралт нь бол нилээн буучсан, зүрхний цохилт нь бол маш өндөр болсон байна гэж дүгнээд эмч бол яаралтай шарахыг боож анхны тусламж үзүүлсэн юм байлээ. Тэгээд эмнэлэг рүү авч явсан. За тэр үед бол аль хэдийн цаг 10:47 болчихсон байсан. Хохирогч бол эрчим дэмжлэгээний тасагт буюу одоо бидний мэддгээр сэхээний тасагт ирээд эмчилгээ хийлгээд биеийн байдал нь бол нилээн тогтворцсон ч гэсэн илүү нарийн шинжилгээ, илүү нарийн эмчилгээ хэрэгтэй учраас Улаанбаатар хотын гэмтэл савх судлалын үндэсний төвд ирээ хэвтэн эмчилүүлсэн. Даанч харамсалтай нь 9 сарын 6-ны өдөр буюу хэрэг гарснаас 7 хоногийн дараа нас барсан. Ингээд хэргийн газар цагдаа нар ирээд дүгнэлт хийгээд хүүхдээс мэдүүлэг аваад, ээжээс нь мэдүүлэг аваад хамгийн түрүүнд хохирогчийн экс нөхөр болох 2 хүүхдийнх нь аавыг олж баривчилсан. За талигаач хохирогч хоёр болохоор 2013 онд анх танилцсан байлээ. Тэгээд 2017 оноос эхлээд хамт амьдарч эхлээд за жилийн дараагаар бол хурмаа хийсэн. Дундаасаа 2 хөрхөн хүүхэд гаргасан. Анх бол одоо тэр хэрэг гарсан хашаа байшинд хохирогч болон одоо хохирогчийн ээж аав те гэрийнхний хамт 1 жил амьдарч байсан. Тэгээд тусдаа гарсан. За хадмууттайгаа амьдарч явах хугацаанд бол гэмт хэрэгтэй хохирогчийг бол 1 удаа алгадаж авч исэн тохиолдол байдаг. Тэрнээс хойш тусдаа гараад бас хит удаа зодсон. За тэрч бүгэл 4 настай нөгөө жаахан хүүхдийг хөх ирээн болтол ингээд зодчихсан байсан юм билэ. Ингээд хүүхд зодсноос болоод бол тухайн хоёрын харилцаа нэлээд хүнд байдалд хүрсэн. Талигаач бол өөрөө зодуулсан, хүүхдээ зодуулсан энэ их зодуурыг төвчээгүй салах гад шүүхэд өргөдөл өгчихсэн байсан юм билэ. Тэгээ хүүхдүүдээ аваад ээжийнхээ хашаа башинд нүгээд ирчихсэн байсан. За гэмт хэрэгтэн бол хүүхд зодсон хэрэгээр албадлахаар 300 цаг одоо нийт тустай хөдөлмөр эрхлэхээр шийтгүүлж байсан. Хохирчийн хувьд гэх юм бол ааш зан маш сайхан, хүнийг ялгаж харьцдаггүй. Ер нь бол нэг юм одоо урайлаххан гэдэг шүү дээ. Ингээл хүн амьтаа орж ирэхэд дайлж цайлдаг. Өө идүү ахаа ихчээ гээл хүмүүстэй айгу найрсаг харцдаг. Маш сайхан хоол унд хийдэг, арх ууж тамхи татдаггүй. За үнэхээр царайлаг, биехаа сайтай. Хамгийн гол нь 23 настай бүсгүй байсан юм билээ. За хэрэгтэн бол тухайн үед 31 настай байсан. За ингээд хэрэг болсон өдөр юу болсон тухай ярилцъя. Хэрэгтэн бол хүүхдэд зодсон эргээр 300 цагийн нийтэд тустай ажил хэрэгжижсэн гэж хэлсэн. За тухайн өдөр бол тэр ажлаа хийж ягаад 13 цагийн үед таарсан. Тэгээ хамт ажил хийжсэн нэг залуутайгаа бол арх хувааж уусан. Ингээд ухаан санаа нь балтартчихсан. Тэг ингээд нэгс ирсэн чинь нэг айлын амбарт унтчихсэн юм байлээ. Тэгэхээр нь бас босонгуудаа тухайн айл руу орох гэж үдсэн. Аазолж нөгөө айлынх нь гэр төгжээтэй байсан. За тэгээд тэр айлаас гараад эхнэрийнх руугаа очсон. Очингуудаа шууд хашааных нь арт талаар шүү. Хасаад авч ороод байшингийн зүүн талынх нь булан дайсан нэг юм одоо чулууч гэх юм уу, шаварч гэх юм уу нэлийн том зүйлийг аваад шууд цонхыг хагалсан. Тэгээ хагалсан цонхороо байшинд ороход эхнэр хүүхдүүд нь унтж байгаа сэрээд нилээд ийм айсан байдалтай байсан. Мэдээч бол ямар ч хүн ааштай тий. Одоо өөрийнх нь хэлж байгаагаар бол эхнэр дээрээ очиж бол заад хоёул амьдралаа бодъё, ярилцсан, эргээд нийлье гэж хэлэхээр оцсон гэж илээ. Гэтэ ямар гэжийн хүнтэй харанхуй шүн эхнэртэйгээ эвлэрхээр очиж цонхыг хагалж орд юм бэ. За тэгээ хэрэгтний хэлж байгаагаар бол цонх хагалж гэрт оронгуудаа шууд эхнэртэйгээ ярилцсан юм шиг байгаа. Хоёулаа ингээд нийлье, хоёр хүүхдээ өнтрүүлж яах юм, ярилцъя гэд ингээ хичээсэн.
Тэгсэн чи эхнэр нь үгүй би чамтай нийлэхгүй чи бол ингээ архиудаг, хүүхдэд зоддог, намайг зоддог, би чамтай нийлж чадахгүй гэд ингээд энэ хоёр нилээн дуу шуугантаа маргалдаж эхэлсэн. Тэгэнгүүтээ эхнэр нь шууд хойд талын өрөө рүү яваад орсон. Араас нь ороход эхнэр нь хойд өрөөний орон дээр сууж исэн. Өөрөө бол тайвшрах зорилгоор цонхны хажууд очиод нэг ширхэг тамхи татсан. Тамхиа татаж дуусаад шууд эргэж хараад эхнэртэй уучлаарай гэж хэлээд дээр нь гараад хоолойг нь боож эхэлсэн. Тэгээ ингээ хоолойг нь боож исэн чи хажууд нь нэг цэнхэр өнгийн хүүхний даруулга харагдсан. Тэгэхээр нь шууд цэнхэр өнгийн хүүхний даруулгыг аваад нэмээд хүч оруулаад хоолойг нь боож эхэлсэн. Ойролцоогоор бол 1-2 минут хоолойг нь боож агаад болсон. Эхнэр нь хөдөлгөөн болоод ухаангүй болсон. Тэгэхээр нөхөө сэрээрээ гэд дуудсан чи эхнэр нь сэрээгүй. Энэ үед бол нилийн айц цочирдоод босоод шууд галтагоор орсон. Галтагооноос заазуур авчираад эхнэрийнхээ шууг нь зүссэн. Ингээд нөгөө нь эхнэрийнхээ шууг зүссэн хутгаа бариад цонхоор эргээд гараа явсан. Өөрийнх нь хэлж байгаагаар бол тухайн үед 2 хүүхэд унтчихсэн гэж хэлж илээ. Гэхдээ яг үнэндээ том хүү сэрүүн байсан. Аав ээжийн дээр гарчихсан, цогч байсан, хоолойг нь боосон гэд гараараа дүрслээд мэдүүлэх өгсөн юм бэлээ. Ингээд хэрэгтэн гэрээс гарч яваад арын гудамж руу орсон. Гудамжинд байсан хутгийн хажууд очиод газар ухаад нөгөөх заазуураа нуус. Ингээд юу ч болоогүй юм шиг гэртээ арайд нам унтсан. Анхан шатны шүүхээс 19 жил 11 сар 5 хоногийн хорих ялаар шийтгсэн. Хохирогчийн ээж бол 19 жил арай бага байна. 19 жилийн дараа бол хэрэгтэн дөнгөж нэг 40 гаруй настай гарч ирнэ. Тухайн үед бол хүүхдүүд нь дөнгөж насанд хүрээд амьдралаа олох гээд ингээ явж гин. Гарч ирээ хүүхдүүдтэй сүргөөр нөлөөлнө, хүүхдүүдэд зовоон гэд нилээн их эсэргүүцээд бүх насаар нь хорж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Прокурорч бас энэ саналыг нь дэмжиж ирсэн юм байлээ. За ингээд давзаалдах шатны шүүх хурал болсон. За хохирогчийн талаас бол 19 жил арай багтаад байна. Одоо бүх насаар нь хорих ялаар шийтгэж өгөөч гэж хүсэлт гаргасан. Харин гэмтэрэгтний талаас бол одоо надад боломж олгооч ээ. Миний ялыг бууруулад өгөөч ээ. Би одоо 2 хүүхдээ ихийн хайр байхгүй ч гэсэн эцгийн хайр мэдрүүлж өсгмөр байна гэд ийм сони юм яриа зогсож байсан. 2 хүүхдийнхаа нүдэн дээр ээжийг нь алаад ингээ амиа орлсон юм шиг байдалтай, ингээд өхлүүд байдалтай тарчлааж хайчгаад ийм зүйл яриад уучлахгүйгээд байж исэн байлээ. Гэхдээ яг энэ бол өмгөөлөгчтэйгээ ярилцаад ялаа хөнгөрүүлэх гэсэн юм санаа байсан байх гэж бол би бодож байгаа. Тэгээд нэрэн нэмж хэлэхэд бол бас 19 жил дээрээ нэмээд эцэг байх эрхийг нь түтгэлзүүлсэн юм байлээ. Бидний дээр дурдсанаар бол хохирогч 6 хоногийн турш эмнэлгийн хяналтанд эмчилгээ хийлгэж яагаад нас орсон. Гэмт хэрэгтний талаас бол эмнэлгийн байгууллагыг буруутгах гэж бас нэлээд үтсэн юм шиг байлээ. Тэгээд эмнэлгийн байгууллага бол яг стандарт дүрм журам нормын дагуу ажилласан. Талигаачд бол эмнэлгийн тусламж үйлчилгээ бол үзүүлсэн. Гэхдээ амнаас аврагдах боломж нэлээд багтаа байсан гэдгийг тогтоосон. За тэгээд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. 4 настай хүүхдийн мэдүүлгийг хэргийн гол нотлох баримт болгож болохгүй. За тэгээд өмнө нь эхнэрээ зодчихсэн гэх нотлогоо байхгүй. Анхан шатны шүүх дээр ажиллаж байсан прокурор нь бас хуулийн заалтыг буруу бичээд ингээд ийм бичиглэлийн алдаа гаргасан гэд нэлээ олон удаа хэрэгтний талаас давзаалдах шатны шүүхэд бол гомдол гаргаад шүүхтэлцээд явж байгаа. Дундуур нас ковид энтер болоод 18 оны 9 сард болсон хэрэг 22 оны 1-р сард хамгийн эцсийн байдлаар шийдвэрлэгдсэн. Ингээд шийдвэрлэхдээ бол анх 19 жил авсан бол 18 жил гэж ял тогтоогдсон юм байлээ. За өнөөдрийн дугаартаа хамт байсан та бүхэндээ баярлалаа. Аль болох энгийн үгээр сонсогч нартай ойлгомжтой найруулж ярихыг хичээлээ. Мэргэжлийн үг хэллэг болон хуулийн заалтан дээр буруу үг ашиглан ярьсан бол ойлгоорой гэж хүсье. Тэгээд энэ подкасттай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.